Бодлын эзэн подкаст эхэлж байна. Та бүхэндээ өөрийн сүнсний сэрэлтийн үйл явцын дүнд бий болсон бодит туршлага мэдээллүүдэд хуваалцаж байгаа лээ. Бидний гаргаж байгаа подкастууд та бүхэнд таалагдаж байвал цааш нь шеэр хийж хуваалцаж өгөөрэй. Энэ нь бидний хувьд маш том тус дэм байх болно. Мөн бодлын эзэн пэйж хуудас, Instagram, YouTube хуудсуудыг дагаж бидний үйл ажиллагааг бусдад хүргэж өгөх юм бол та бүхэндээ чин сэтгэлээсээ талархах болно. За, өмнөх 2 подкастн дээр сүнсний сэрэлт гэж яг юу юм? Түүнийг хэрхэн барьж түүн дээрээ төвлөрч ил талд ертөнцийг бодлоо удирдах замаар төвлөрөл итгэл хүлээн зөвшөөрлийг эзэмшиж ажиглах байдлаар хэрхэн ил талд ертөнцийн нэвтэрч болох талаар зааж өгсөн. За тэгвэл өнөөдөр яг бодол гэдэг дээрээ илүү хүчтэй төвлөрье. За бодол ил ертөнцөөс хэрхэн үүсдэг вэ? За бид эхээс төрөхдөө бидний илгээ цаан цаас шиг байсан гэж ярьдаг тийм. Өөрөөр хэлбэл бид эхээс төрөхдөө жинхэнэ татаад оршихоор төртлөө. За түүн дээр нэмээд бидний дотоод ашгуугаа хааж энэ амьдралдаа олж авсан бүх туршлага, туулал, мэдээлэл, мэдлэг, оюун ухаан энэ болгоныг ингээд цуглуулсаар хагаад баг багаар дотоод ертөнцөө хааж одоо байгаа тэр цуглуулсан бодит энэ амьдралын мэдлэг, мэдээлэл энэ бүхэндээ итгэж явсаар хагаад нэг л мэдгээд бид нар дотоод ашгуугаа хаагаад яг энэ тархины цуглуулсан энэ өөрийгөө би гэж итгэж байгаа энэ жижиг дээр оршиж эхэлдэг. Тэгээ түүндээ тасаж эхэлснээр бид нэр жижиг болж эхэлнэ. Өөрөөр хэлбэл бид анхлан л дотоод оршихуй маань нээлттэй төрсэн байхад өөртөө сурсан мэдсэн нийгмийн мэдлэг мэдээлэлтэй сургууль соёл бүх юмнаас олсон зүйл болгоноороо өөрийн дотоод оршихуйгаа хааж түүндээ итгэж эхэлснээр өөртөө л үнийг хаачдаг байна. За тэгвэл бидний ил ертөнцийн бодол яг ханаас үүсээд байна? За бидний орчин, нөлөөлөл, харилцан өдөр алган харилцаанд орж байгаа хүмүүстэй тэгээд дээрэс нь миний олж авсан мэдлэг оюун энэ болгон мөн олж авсан гашуун туршлагууд, сэтгэлийн травмнууд өөрөөр хэлбэл айсан айдас болгонууд маань өнөөдөр бидний бодлыг удирдах байгаа. Бидний сэтгэл хөдлөл бидний бодлыг удирдах байгаа. Бидний айдсууд удирдах байгаа. Бидний орчин тойронд бидэрт нөлөөлж байгаа хүмүүс биднийг удирдах байгаа. Энэ болгоныг бид нар хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрдөг учраас энэ болгонд удирдуулж байгаа. Өөрөөр хэлбэл та аав ээжээрээ амьдралаа залгуулахыг хүсвэл та аав ээжтэй удирдуулна. Та бие даан оршихыг хүсвэл та өөрийгөө удирдах эхэлнэ. Хэн нэгэн хүнийг та багш гэж хүлээн зөвшөөрснөөр түүгээр удирдуулах хүлээн зөвшөөрлөө үүсгэж байгаа юм. Хэн нэгнийг өөрийгөө эзэн гэж хүлээн зөвшөөрвөл та түүний боол ах болно. За гэх мэт бид энэ амьдралд би гэж өөрсдөө үүсгэж байгаа энэ би гэдэг итгэл үнэмшлэлийг үүсгэхэд нөлөөлж байгаа бүх зүйлд удирдуулдаг бахны. Бүх зүйлд. Жишээ нь бид цаг агаарт удирдуулна. Нийгэмдээ удирдуулна. Үр хүүхдээ өөрөөсөө илүү тавил үр хүүхдээ удирдуулна. Гэх жишээ нь өөрөөр хэлбэл хэн миний бодлын давтамжаас илүү давтамжтай байна. Түүнийг би хүлээн зөвшөөрснөөр тэр болгонд л удирдуулна гэсэн үг. Бид төр засагтаа удирдуулж байгаа. Тийм үү? За тэгвэл төр засгийг бид нэр хүлээн зөвшөөрөөд өөртөөс илүү гэж хүндэлсэн учраас удирдуулж байна. Хүлцэнгүйгээр. За ямар нэгэн төр засгийн өдөөс сөрөлзөд байгаа юм. Түүнийг удирдуулчихсан мөртлөөсөө удирдах чадахгүй байгааг нь анзаарчихсан. Тэгээд
энэ болгоныг хүлээн зөвшөөрч чадахгүй энэ бүх зүйл нь дотроос нь ингээд одоо өдөөгөө байгаа хүмүүс эсэргүүцэж байгаа юм. Тэгэхээр бид ухамсартайгаар өөрөө өөрхөн бодлын эзэн болохгүй л бид үргэлж бодлын боол байх болно. Ямар бодлын боолын ухамсаргүй бодлын боол байх болно. За ухамсаргүй байх үед бид өөрсдөө бусдад удирдлага шилжүүлсэн байдаг. Тийм учраас л боол байгаад байгаа шүү дээ. За тэгвэл яаж бид нар бодлын эзэн болох вэ? Яаж өөрийнхөө эзэн болох вэ? Тэ? Яаж өөрөөрөө тэ аших вэ? Энэ бүр маш том асуудал. Маш том. За эхлээд бид бодлоо ажиглаж суръя. Бодлоо ажиглана гэдэг нь хүний ой тонд багтахгүй санаанд оромгүй шин зүйл нэмэлт сонсогдох байх. Гэхдээ л бодлоо ажиглана. Бодлыг ажиглаж байж л эзэн болно. За өөрөөр хэлбэл тэ жишээ нь би мөнгө олохдоо ямар бодолд удирдуулдаг вэ? За би үнийг ажиглалаа. Ажиглалтын үр дүн надад юу гарч ирсэн гэхээр мөнгийг чин үнэн сэтгэлээсээ шодрох хөдөлмөрлөж тий өөрөө хийсэн болгоныхаа үр дүнд л энэ мөнгийг авах хэрэгтэй гэж би боддог байжээ. Энэ тэндээстэй дээл суул одоо би хөдөлмөрлөөгүй тий би үр ашгаа өгөөгүй байхад надад орж ирэх мөнгийг би хүлээн зөвшөөрдөггүй байсан. Тийм учраас надад тийм мөнгө орж ирдэггүй. Орж ирсэн ч би түүнийг үгүйсгээд авдаггүй. Өөрөөр хэлбэл би бол жинхэнэ мөнгө гээчийг цэвэр ариун хөдөлмөрөөрөө олох ёстой гэж итгэж үнэмшдэг хүмүүсийн нэг байна. Энэ бол миний мөнгөний талаарх итгэл үнэмшил юм. Тэгээ энэ мөнгийг олохын тулд би зогсоо зайгүй өдөр шөнөгүй тий борь бохис хийхгүйгээр бүх хариуцлагыг өөрийнхөө нуруундаа өрөөд маш их зовж өөрийгөө тий үл хайхран өөрийгөө гаргуунд нь гаргаж одоо энэ мөнгө гэдэг зүйлийг олох ёстой гэж итгэж үнэмшдэг учраас би амьдралынхаа туршид хүн мөнгө олох хэрэгтэй үстэй тий. Тэгэд энэ мөнгө олох гэдэг үгэн дээр л би зүгээр л өөрөө ажлын мал болж амьдардаг ийм амьдралыг үүсгэсэн байна. Энэ одоо би бодлоо ажигласнаар энийг олж мэдлээ. За тэгвэл энэ одоо зүйл надад хаанаас очив? За миний одоо аав ээж яг ийм аргаар мөнгө олдог. Бид бол аав ээжээсээ сурсан бахна. Учир нь би жоохноос л аав ээж яаж мөнгө олохыг л хасч өссөн бахна. Бусад хүмүүс одоо яаж мөнгө олж байгааг баг мэдрээгүй гэх юм уу? Аав ээж маань юугаарч татаагаагүй. Ажил хийх юм шаардлага байгаагүй. Бүр оюутан болоод төгслөө би нэг ч удаа мөнгөний талаар санаа зовж үзээгүйгээр өссөн. Гэхдээ аав ээж маань ийм аргаар л мөнгө олж ирсэн учраас. За энэ л одоо итгэл үнэмшил надад байсан учраас би мөнгийг ингэж олдог байжээ. За энэ алдаагаа оллоо. За тэгвэл би одоо үүнийг нэг удаа ойлгочоод ингэж өнгөрчгөл эннийхэн боолосоо л би мөнгө олох гэж ахаад л өдөр шөнөгүй зүтгэсээр ах болно. Бие завж, зогсоо зайгүй ажиллаж, өөрийгөө гаргуун гаргаж. За тэгвэл одоо энэ бодлоо уус суурьгүй засъя. Мөнгөний талаар шинэ итгэл үнэмшлийг шийдвэртээ оруулъя. Одоо би ингэж амьдрах шаардлагагүй болсон. Би хүссэн одоо өөрийнхөө дотроос тэмүүлсэн хамгийн аз жаргалтай гэрэлтэж гүйгүүлдэг тэр ажлаа хийнгээ надад бүх талын урсгалаас мөнгө орж ирэх болно. Би үргэлж аз жаргалтай дуртай зүйлээ хийхэд надад мөнгө зүгээр л орж иж ах болно. Тэ? Би улам л өөрийгөө одоо тайван, амгалан аль болох бусдад өр өгөөжтэй л байхад болно. Би өөрөө сэтгэлийн хувьд бүрэн бүтэн дүүрэн үргэлж одоо мөнгө олно гэдэг энэ бодлоосоо би бүрэн ангижрах хэрэгтэй.
Би зүгээр л өөрөөрөө байж хахад надад мөнгө орж ирнэ. За ийм үгээр би өөрийгөө шинжлээд кодлоо. Тэгвэл миний амьдрал ямар байх вэ? Хамгийн гол нь үүнийгээ хийхдээ бүр 100% итгэл дүүрэн, нөгөө итгэл бол бүтээх хүчтэй. 100% итгэл дүүрэн, 100% шийдвэр гаргаад, 100% хүлээмжшүүлэлтөөр, 100% гүн төвлөрөл үүсгэж хагаад ингээд л бодлоод зчгнэ штэ. Өмнөх мөнгө олдог байсан итгэл үнэмшлээ би бүрэн зогсоо. Энэ худал байж одоо би үүгээр амьдрахгүй. Одоо болсон хангалттай. Энэ үг ерөөсөө өмнөх тэр итгэл үнэмшлийг унаана. За ингээд өмнөх итгэл үнэмшил унтарч унлаа, шинэ итгэл үнэмшил асаж сэргэлээ. Ингээд л хүний бодол засарна. Ингээд миний амьдрал цаашдаа дуртай зүйлээ хийж ажиглалтай байснаа л мөнгөтэй болох процесс руу орчиж байгаа юм. За ердөө юм. За тэгвэл бодол тэр өчөөхөн бодлыг мөнгөний талаарх бодол түүнд итгэсэн итгэл үнэмшил маань миний амьдралыг бүхэл бүтэн энэ олон жилжингээ удирдах ирсэн бахна штэ. Энэ их аюултай байгааз. Тэгвэл бодол гэдэг чинь ийм хүчтэй. Итгэл үнэмшил гэдэг чинь ийм бүтээх хүчтэй. Тэгвэл бид нар өөрсдийнхэн бодлыг маш сайн ажиллаж сурах хэрэгтэй байна. Өнөөдөр та бүхэн бүгд бодлынхаа үр дүнд өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээсэн юм шүү. Бодлынхаа үр дүнд. За тэгээд тэр ил ертөнцийн бодлууд, далд ертөнцийн бодлууд хоёулаа урсан орж ирж байгаа. Тэгвэл энийгээ барьж авч зэгцлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид ухамсаргүйгээр байж байхдаа маш олон бодол дарагдаад байгаа шалтгаан нь түрүүний ярьдаг би өөрөө бүх юмны доор байх юм бол миний дээр байгаа бүх зүйлс намайг удирдах болно. За жишээ нь далайн ёроолын гүн рүү орох тусмаа далайн усны даралт ихсдэг шүү дээ. Тэнд улам гүн ханхуу болдог. Тэрнтэй адилхан та өөртөө эзэн байхгүй, та бодлоо удирдахгүй, тэгээд та өөрийгөө өчүүхэн сул доройгоор мэдрээд бүх хүмүүст итгэлээ шилжүүлээд өөрийгөө удирдах хэрэгээ хэн нэгэнд өгсөөр л байх юм бол та тэр хэмжээгээр л хамгийн ёроолт нь тэр бүх хүмүүсийн удирдах тэр нөлөөлөл доор хав харанхууд ямар ч боломжгүйгээр орших болно. Энэ бүх даралт дарамтыг мэдрээд жинхэнэ бол олж авшина. Жинхэнэ бол. Тэгвэл эндээс хэрхэн гарах вэ? За удирдлага өөрсөндөө авъя. Энэ бодол гэчиг үүсгэхэд байгаа ил далд ертөнцөө би өөрөө чиглүүлэх болно. Ил ертөнцийн бодлуудыг би өөрөө зэгцэлнэ. Би өөрөө зэгцэлнэ. За хэрхэн зэгцэлэх юм? Бодлоо ажил зэгцэлнэ. Яг саяных шиг нэг нь барьж аваад зэгцэлнэ. За тэгвэл далд ертөнцийн бодлыг хэрхэн зэгцэлэх юм? Далд ертөнцид бидний дотоод оршихугаас бодол орж ирж байгаа. Дотоод оршихуй гэдэг бол тэр чигтээ өөрийн чинь далдад байгаа том үйлдэлийн систем байхгүй юу? Түүний төрүүлж байгаа бодол өнөөдөр биднийг яг одоо цагт нь оршихуйн хэмнэлийн дагуу удирдах байгаа юм. Тэгвэл түүнийгээ барьж авснаар бид нар одоо цагтаа орших нь шүү дээ. Одоо цагтаа. За жишээ нь яг одоо би одоо цагтаа байж ах үед над руу дотоод оршихуйгаас маань мэдрэмж орж ирлээ. За өнөөдөр уулзах ёстой хүн маш их эрчим сарсан хүн байх юм шиг байна. Тэр хүний мэдрэмжүүд жишээ нь орж ирлээ. За би одоо цагтаа байсан учраас түүнийг олж авч мэдлээ. Хэрвээ би тархин дээрээ бусдын боол болчихсон төмөн мянган бодолтой дарагдаад дотоод оршихуйгаа барьж авах сэхийгүйгээр огшиж байсан бол би тэр хүнтэй уулзаад өөрийнхөө бүхий эрчим энергийг саруулах нь шүү дээ. За тэгвэл ил ертөнцийн бодлоо зэгцэлж
түүнд автхаа болж эхэлснээр бид нэр шууд даалт ертөнцийн бодол, даалт ертөнцийн өгдлүүдээ яг одоо цагтаа хүлээж авч эхэлдэг. Учир нь тарих үргэлж өнгөрсөн ирээдүг бодно. Тарих ажиллаж явах үед үргэлж цаг хугацаа орон зай үүсэж байгаа. Тэгэхээр бид үргэлж ирээдүй өнгөрсөнд л байж байгаа байна шүү дээ. Яагаад тэгэхээр за энэ их сонирхолтой. Бидний тарих бодол үүсгэхдээ яадгүй гэхээр айц суртаа үүсгдэг. Өөрөөр хэлбэл бид нэг амьдралын тойрогт тойрж байлаа гэж бодъё. Түүл дээр тойрогт тойрж явах явцдаа бид ингээд айсан айц солгоноосоо нэг зүрхний цохилжиг нэг юм давтамж үүсгэждэг. Тэгэл яг одоо тэр давтамж хэр олон айцын давтамж нийлнэ тэр хэмжээгээр нэг хүчтэй давлгаа үүснэ. Тэнгүүт бид юу ч бодохгүй байж болох байхгүй хүн юу ч бодохгүй байж болно. Зөвхөн дотоод ашгуугаараа байж болно. Гэтэл төмөн мянган бодол дагдаад байгаа шалтгаан нь тэр төмөн мянган айдас засагдах гад бидэрт үргэлж тэр айдас суртаа бодсон бодлууд одоо олон олноороо их захгүйгээр нэгэн зэрэг бодол үүсгэж биднийг одоо бодлоо удирдах чадахгүй хэмжээнд хүртэл нь мансууруулад тэгээд түүндээ автаад эхлэхээр одоо бодлоо зэгцэлж чадахгүй төвшөнд орж эхлэхээр одоо бодол гэдэг зүйл маань бүр замраа алдаад эхэлнэ. Тэгээд замраа алдсан байдалтай бид нэр тасаж эхэлснээр бид нэр ингээд бодлоо чиглүүлж чадахгүй болохоор бид нар зүгээр боолох замаа сонгодог. Ачааллаа дэлхээ болоод. За тэгвэл хин нэгэн одоо бодол дээрээ төвлөрөхөд өөрийн мэдхгүй автоматар маш олон бодол үүсээд байж байгаа бол түүнийгээ байж авч зэслэх цагчаалт хизээнэ болчихжээ. Хоош нь бүү тавиа бодол дээрээ төвлөрлөөсгээд өөрхөн бодол болгоныг барьж аваад яагаад энэ үүссэн гэд хайхаар түүнтэй холбоотой айдас, сэтгэлийн драм, шарах тийм яг одоо засагдах ёстой шаардлагатай зүйлсээ олж мэдэх болно. Тэгээд түүнийгээ сайн түрүүний одоо бодлыг өөрчлөх, шинэ програм суулгах байдлаар засаад явхад өнөөдөр бидний бодол цэгцрэх байхгүй юу? Бодол замраагүй байна гэдэг бол бидний хувьд том одоо боломж ахна шүү дээ. Түүнийгээ засах. За тэгээ бодол эхнээсээ засагдаад айц эхнээсээ цэгцрээд эхлэхээр тэр олон бодлыг зэрэг үүсгэж байгаа айцын их усрууд тавигдаад эхлэхээр бидний бодол цэгцтэй болоод оюун ухаан маань нэг юм алжаал ядаргаагаа нэг тайлаад амсхийг зав гарч ирснээр бид нэр дотоод ашгуугаас орж ирж байгаа бодлоо барьж авч сурдаг юм аа. Тэгэхээр ерөнхийдөө сүнсний сэрэлтийн замаар явж байгаа хүн дотоод ашгуугаараа амьдарч сурахыг хүсэж байгаа юм бол та энэ ил ертөнцийн энэ айцын үр дүнд бий болсон айц сүртэй энэ бодлуудаа л зэгцэлж ангаах хэрэгтэй, засах хэрэгтэй. Тэгж байж та одоо бодлын хувьд амар амгалан болно. Сэтгэл чинь тайвширнаа. Нэг бодлыг үүсгэж байгаа айцыг засахад түүнтэй холбоотой сэтгэл хөдлөл засагднаа. Тэ та өөрийн зан ашиг засна. Өөрөөр хэлбэл бид өөрийгөө ангааж байгаа юм тэр ихгүй бодлоороо дамжуулаад. За бас нэг жишээ яриа тий. За жишээ нь би таргалахаас айдаг. За ингээд жоохон ингээд таргалаад ирэхээр гээд тэр мэдрэмж надад маш төвөгтэй байдлыг үүсгээд би өдөр болгон таргалтын тухай бодож эхэлдэг. Тэгээд таргалчихгүй гэж айдаг. Идж байгаа хоол уснаас айдаг тий. Өөрөөр хэлбэл бүх суурийг тархан болчихгүй төлөө гэдэг айцтай л байлгаж байна. За тэгвэл одоо яах вэ? За энэ бодлоо барьж аваад ухлаа. Хаанаас их өсөртэй юм бэ гэв. Хизээ би одоо анх тархан болчоод тэр мэдрэмж надад муухай санагдсан тий. За тэрийгээ би барьж авахыг хичээлээ. За
За тэгэхэд ингээд амьдралынхаа туршид ингээд 3 хүүхэд гаргаад тэгээд хүүхдүүд маань жижигхэн бүх ачаал ингээд над дээр ингээд ирчихсэн. Ингээд одоо өөрөөр хэлбэл эмэгтэй хүний хувьд бол энэ маш их стрессийн шалтгаанууд болдог тийм. Өөрийгөө ч анзаах завгүй. Одоо 3 хүүхдээ ингээд авч явна гэдэг бол маш их ачаал. За яг энэ ачаалтай үедээ би их таргалсан байгаа. За тэр мэдрэмж надад маш муухай санагдсан. Би тэр үеэс одоо сэтгэлийн эмтрам авсан. Өөрөөр хэлбэл гашуун туршлагатай болцсон. Таглах ийм муухай юм байна гэдэг тийм. За тэгээд урд нь ол өөрийгөө бас нэг айтайхан байсан үе бодоод түүгээрээ төсөлцөн явж байтал нэг зурган дээр ч юм уу те эсвэл одоо юу гэдгийг талд харах ч юм уу эсвэл урд нь өмсчихсэн хуцаа өмсгöd надад ямар ч таагүй мэдрэмж энэ би биш гэд энэ яасан муухай юм бэ гэдэг юм муухай мэдрэмжүүд төрж эхэлнэ дээ. За тэгж яагаад нэг хэсэг хугацааны дараа турсан би яагаад тэгээл буцаага тааглахад яг тэр өмнөх мэдрэмжүүд бүгдээрээ бодогдоод дахиад тийм муухай олчиход байдаг айдас тавтаад тэгэл ерөөсөө бүх юм тааглалчих үү гэдэг айдас сүртэй болоод эхлэнгүүт би өөрөө юу бодоод байна? Тааглах тухай бодоод байна. Тааглах тухай тий. За тэгвэл би тааглах нь угаасаа л дамжиггүй. Тэнд ус уусан ч таргална, хоол идсэн ч таргална тий. Өөрөөр хэлбэл би өөрөө тааглах тухай бодол миний тарихаар дүүрэн эргэлдэж байгаа. Би үүндээ итгэж үнэмшээд тэр таагалсан мэдрэмжиндээ зориулж байгаа. Энэ бол ийм одоо маш таагүй мэдрэмж надад дүүрэн байна. Тэгвэл би үүнийгээ одоо харин яах ёстой юм бэ? Яах ёстой юм тий? За үүн дээр нэмээд тааглалтын бас нэг одоо шалтгаан олж харлаа. Тэр нь юу гэхээр за одоо миний одоо ээж хүүхэд төрүүлээд нэг хөөрхөн гидтэй болчихсон тийм. Эгч нь тийм, эгч нар нь тийм. Өөрөөр хэлбэл би ингээд жоохон байхасаа харж өссөн хүмүүс маань бүгд л хүүхэд төрүүлээл нэг юм хөөрхөн бондгорог гидтэй болсон тийм. Тэгэхээр би хүүхэд төрөхөөр угаасаа ийм гидтэй болт юм байна гэж итгэж эхэлснээр би угаасаа хүүхэд төрүүлээл тийм гидтэй боллоо. Энийг би өөрөө хүлээн зөвшөөрөд итгэцэн байгаа зүтэй. Энд бол миний итгэл үнэмшил юм. За энэ итгэл үнэмшлээр өнөө миний тавгүй мэдрэмжүүдийн айдсууд за ингээд эдгээр нийлээд өнөөдөр намайг жоохон стресстэй ядраад ажлын ачаал авахад тэгээ энэ нь яаж яах нэг мөнгө олоход үргэлж нэг юм цоцоо загвар ажиллах хэрэгтэй гэдэг итгэл үнэмшилтэй минь нэмэгдээд ингээд би зүгээр л ингээд байж хатаа таргалаад байна. За одоо яах юм? Одоо зогсооё. Болий. Хангалттай. Энэ бүх бодлууд намайг ингэж зовоож байгаа юм чинь энэ бодлоод яавч зөв биш. За би тэгвэл энэ бүх итгэл үнэмшлээ одоо бүгдийг нь тавьж явууллаа. Бүрэн тавьж явууллаа. Бүрэн шийдвэртэйгээр шүү. Би үүнийгээ тавьж явуулж байгаа хүлээн зөвшөөрч байна. Одоо энэ надад хэрэггүй. Тэ? За одоо би өөр итгэл үнэмшлээр солиё. За би бол хангалттай, сайхан тэ төгс би хаатай байх бүрэн эрхтэй. Учир нь би өмнөх бодлороо өөрийнх энэ биеэ бүтээчгээд л зовоод исэн юм байна. Тэгвэл одоо би зөв бодол, зөв эерэг тэр сайн сайхан мэдрэмж бодлоор өөрийгөө би бодож эхлэхэд би аяанда тийм болох нь бүрэн тодорхой. За тэгвэл одооноос эхлээд би яг өөртөө тогсон төгс би галбиртай хичнээн одоо ажил хийсэн ч дуртай ажиллаа хийж гэрэлтсэн ийм одоо сайхан эмэгтэй болно. Би өөрхөн бүх бие хааг тэ бүгдийг нь хайрлана. Бүгд одоо би юм. Энийг хэн удирж байгаа? Миний бодол удирж байгаа. Тэгвэл би бодлоо анзаарснаа л өөрийгөө сайхан байлгах одоо бүрэн боломжтой юм байна. За ингэж кодлоод би одоо өөрийнхөө хүссэн төгс бие галбирыг бүтээх болно. За тэгвэл зүгээр л энэ хоёр жишээн дээр яхад бидний бодол биднийг хэрхэн удирж байгааг харж байна. Бидний айдас, итгэл үнэмшил биднийг
хэрхэн одоо бүтээж байгааг харж байна тий. Тэгвэл та бүхэн одоо анзаарахтай бай. Бодлоо анзаар, итгэл үнэмшлээ анзаар тий. Энэ бүхний чинь бид бүр өдөр болгон нүрээ угааж шүдээ угаадаг шиг тий. Бүгдийг хийж чадна, ажиглаж чадна. Энэ бидний төрөлхийн одоо байдаг бидний чадамж байхгүй юу? Зүгээр ажиглахаа мартцсан учраас л бид нар бодлын бололцоод байна. Итгэл үнэмшлийнхаа боололцоод байна. Юу итгэж үнэмш бодоод байгаагаа ч харахгүй байна тий. Анзаарахгүй байна. Зүгээр л үйлдэл түүнийгээ хийгээд яг нэг юм амьдралаа ятжахад бүр хүсэхгүй байгаа амьдралуудаа бүтээчээд тэгээ түүндээ түүртэж зоож тий амьдраад байна. Тийм бах ямар ч албагүй юм бэ. Ямар ч албагүй шүү тий. За тэгэхээр бид бодлоо барьж авснаар ингээд ил ертөнцөөс авсан итгэл үнэмшил айц болгонтойгоо ажиллаад байхаар бидний бодол аяандаа цэгцрээд бидний дотоод ертөнцөөс орж иж байгаа бодлол үлдэхнэ. Тэгээд бид нар дотоод ертөнцтэйгөө бүрэн нэгдэж одоо цагтаа оршиж ирснээр бид томоороо орших боломжтой болох нь шүү дээ. За тэгвэл бидний тархинд эргэлдэж байгаа бодлууд бол бидний хамгийн том шипи ах нь шүү дээ. Бодлоосоо шипи аваад өөрийгөө ямар байгааг анзаараад тэгэл засах тий ангаах тал руугаа л орчиход бид бүрэн өөрийгөө ангаагаад явчихна. За тэгвэл энэ өвчний шалтгаанууд хаанаас бий болоод байгаа юм бэ? Бүгд бодлоос, итгэл үнэмшлээс, хайцаас л бий болж байна. Тэгвэл өөртөө хүн бүрэн ангаадаг. Хүний бие махбод, хүний бодол оюун, тий хүний дотоод оршихуй үргэлж өөрийгөө ангаах систем дээр л тулгуурлаж байгаа. Бид нар зүгээр л бодлоо ажиглахад өөрийгөө ангаарчих нь шүү дээ асуудал болоод. Итгэл үнэмшлээ хараад л нэгтлэхэд шаардлагагүй итгэл үнэмшлээ тавьж явснаар бид өөрсдөө ангаах юм. Тэгвэл одоо идэгдгөө өвчин гэдэг нэр зүүсэн хүмүүс хизээч идэхгүй. Яагтвэл түүндээ итгэж байвал өвчнийхэн тухай өдөр алган бодож байвал тий энэ өвчнөр өчгөө дээ гэдэг айцтай байвал энэ өвчин идэхгүй гэдэгт гүнээ итгэж үнэрчээл та хизээч идэхгүй. Бүр хизээч идэхгүй. Харин бүр яг ийм өвчин тоссон хүмүүст энэ итгэл үнэмшлээ халтааж явсаар хагаад та бусдад бүр гай болно. Өөрөөр хэлбэл бидний бодол бусдад үргэлж нөлөөлж байдаг. Учир нь бид нийгэм донд амьдарч байна. Учир нь бид хизээч ганцаараа оршдоггүй. Үргэлж нэгдэл олон хүмүүсийн нэгдэл донд оршдог. Нийгэм гэдэг чинь нэг нэгдэл шүү дээ тий. Монгол улс гэдэг чинь Монгол гэдэг нэг нэгдэл. Харахад нэгдэл. Тийм учраас түүн дотор байгаа бүх хүмүүсийн бодол бидэрт нөлөөлнө. Энэ уламжлал, ёс, заншил тий. Энэ бүгд чинь бүгд л бодлын итгэл үнэмшилтэй. Бодсон бодол түүнд итгэж үнэмшсэн байдал. Итгэж үнэмшсэн зүйлдээ буцаад бодол үүснэ. Тэ? Итгэж үнэмшсэн зүйлээс гаднаас шин зүйлээс айх айцуд үүснэ. Айх айц нь биднийг бас л удирдна. Бидэнд бодол үүсгэнэ. За өөрөөр хэлбэл бид тэ энэ амьдралдаа эзэн болно гэдэг нь өөрсдийгөө цоо шинээр кодлох. Тэр кодороо бид нэр бодож сэтгэж эхлэх байхгүй юу да. Хүн хэл бол хэдэн мянган удаа хусан уушлагдаж шинжлэгдэж болно. Энэ угаасаа үнэн. Хүн тэ яг чи ямар байсан түгээрээ л байна гэдэг. Хүн өөрчлөгддөггүй юм гинлээ багасаа тавьсан зан сурсан занг тавьдгүй. Энэ бүгд за яах вэ? Үнэн. Гэхдээ энэ бүгдийг нь засаж болно. Бүгдийг нь шүү. Тэгэхээр бид ямар ч өвчнөөс айх хэрэггүй юм. Хань энэ өвчин миний ямар одоо итгэл үнэмшил бодлын айцаас би болчихвоо гэдгийг л барьж авч түүнийг заснаад бүх өвчин л хамгаагдах нь шүү дээ. За бас тухайн хүний одоо дотоод оршихуй
ямар одоо байхаас шалтгаална. Хүмүүсийн дотоод дошгоог нээхэд дотоод дошгоо нь тийм маш доод давтамжинд сүрэг гिचим энерги урсгалтай ч байж болно. Өндөр дээд давтамжинд байж ч болно. Аль алийг агуулсан ч байж болно. Дотоод дошгоо болгон сайхан гэж итгэж бас болохгүй тий. Дотоод дошгоо болгонд ингээд дандаа сайхан байж ингэж байхгүй. Өөрөөр хэлбэл энэ бүх оршихуй өөрөө тэнцвэрт оршдог. Хар цагаан тий хоёр туйл үргэлж тэнцвэрт оршдог. Тэгвэл тий хин нэгэн цагаан сүртэй байхад нөгөөд нь хар сүртэй байх хэрэгцээ гардаг. Тэгээ харийн хар гэж ад үзэхгүйгээр цагааны цагаан гэж өргөмжлөхгүйгээр энэ хоёр байх ёстой зүйлсэд байх ёстойгоор хүлээн зөвшөөрснөөр бид өөрсдийн дотоод оршихуй руугаа нэвтэрсэн ч гэсэн түүнээс бий болж байгаа одоо юунуудыг бодлоодыг барьж авч мэдэрч эхэлснээр бид бас дотоод оршихуйгаа засах юм аа. Бид дотоод оршихуйгаа бас ангаах юм аа. Өөрөөр хэлбэл хүн гэдэг одоо бид бол ил даалж ертөнцийг хоёулангийн өөртөө шингээж авдаг портал хаалга. Даалж ертөнцөөс ил ертөнц рүү портал нээдэг, илээс даалж ертөнц рүү портал нээдэг. Өөрөөр хэлбэл бид ил даалж ертөнцөө бүрэн удирдах чадамжтай шүү. За тэгээд өнөөдөртөө подкаста энэ хүрээд өндөрлөе. Бодлын одоо ангаалтыг бодлыг засах тийм энэ хүнийг ийм төвшөнд авч яваад байгаа бодлоодыг нь илрүүлж гаргах ийм үйлчлэгийг бас манай хамт олон та бүхэнд санал болгож байна. Өөрөөр хэлбэл урд нь сүнсний тандалт гэж байдаг байсан бол одоо бид бодлын тандалт, бодлын ангаалт цэцлийг хийснээр тухайн хүний тэгэлдэд байгаа тэр бодлоодыг шинээр бий болгож, засч, синхруулж, кодлсноор хүн өөрөө өөртөө эзэн болох суурийг нь тавьж өгөх юм аа. За тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн подкастаар уулзъя. Подкаста таалагдсан бол энэ дууссан даруйдаа шеэр хийгээрэй. Чин сэтгэлээсээ хүсэж байна. За түр баяртай.